Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн ээлжид хуралдаанаар бүлгийн даргаар Улсын хурлын гишүүн Бат Эрдэнэийг томиллоо. Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Мөнхбаатар хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилогдсон учраас шинээр бүлгийн даргаыг томилох шаардлага үүссэн юм а. За бүлгийн хуралдааны танхимаас Улсын хурлын гишүүн Жаданбиин Бат Эрдэнэ, Улсын хурлын гишүүн Лувсан цэрэнгийн инх хамгаалсан нар нэр дэвшиж хуралдаанд оролцсон 61 гишүүний 32 гишүүний саналаар Бат Эрдэнэийг сонгожээ. Нэгдэл одоо нэгдсэн байх хэвээр бодлого нэг байх хэвээр гэдгийг асуудлыг л онцлох хэвээр юм. Ер нь бол түүнээс биш гишүүдийнхээ одоо бүгдийнх нь намыг барьдаг гишүүдийн бүгдээр нэг чиглэлөө одоо жигстаг хардаг байх гэсэн асуудлууд бол байж болохгүй шүү дээ. Мэдээж олон уургаж үзэл байх хэвээр. Дээрээс нь бид нар анх сонгуульд орохдоо 126 гишүүнтэй энэ том бүлгийг бий болгоё гэж орсон шүү дээ. Тэгэхээр энэ бодлого чи өөрөө байх хэвээр. Эмэгтэйчүүдийн бодлого байх хэвээр. Одоо гендрийн асуудлууд байж байгаа хэвээр. Гишүүний өөрсдийн одоо олон уургаж үзэл одоо гадагшаа гарч явах хэвээр. Энэ бодлогыг бид нар бол нэгтгэх л асуудал болохоос биш бүлэг байлаа гэд бүх асуудлууд нэг дор зангидна гэсэн асуудал байхгүй. За ийхүү Монгол Ардын намын бүлэг 5 цаг гаруй хуралдсны эцэст нууцаар санал хураалт явуулж шинэ бүлгийн даргаа сонглоо. За түүнчлэн Монгол Ардын намын бүлгийн өнөөдрийн хурлаар засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслийн танилцуулгыг сонсож холбогдох байнгын хорь болон улсын хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжсэн байна. За мөн засгийн газраас боловсруулж байгаа нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон улсын хурлын гишүүн Төвшин Батбаяр нарын өргөн барьсан нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж тус хоёр хуулийн төслийг цаашид ажлын хэсэг гарган илүү наривчлан хамттан судлах шаардлагатай гэж Монгол Ардын намын бүлгийн гишүүд үзсэн байна. За мөн Монгол улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн танилцуулгыг сонсгосон байна.